Сайн байцгаана уу Марчис бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Энэхүү бичлэгээрээ их төвчөнжиг Клошны сүүлийн 12 дугаар ангийг ярих болно. Та бүгдийн бичлэгний доор үлдээсэн бүх сэтгэлдлүүдийг нэгийг нь чалгасалгүй уншиж урам авдгаа бас талархснаа хэлмээр байна. Дээрээс нь дараагийн бичлэг хизээ орох эсвэл сонирхуулах санал болгох анима миний инстаграм хаягийг даган явуулаарай. Мөн лайк, subscribe даран дэмжээрэй. Баярлалаа. Ингээд бичлэг рүүгээ орцгоё. Ямар ч аниме эхлэлд Оцука гүнгих ахлах сургуулийн хүүг танилцуулдаг. Сургуулийн бүх охтууд түүнд сайн. Тэр бол хамгийн сэтгэл татам хөвгүн. Харин өнгөрсөн 7 хоногт түүний бие өвдөж эмнэлэг твцэнгээд хэлж дуусаагүй байхад бидний хайртай Соичи амандаа баахан хадаас чигснээ охины урдаас юуж болоогүй юм шиг инээгээд бараг л айлгаад хайчихдаг. Тэгснээ нөгөө охиныг өөрийг нь тоосонгүйгээд бараг л уурлаад байдаг. Угаасаа яаж тоохов дээ? Энэ үеэр ангийнх нь хөвгүүд ирснээ "Хөөе, Соичи, чи нэрээ сонин үргэж байгаа гэсэн үү? Үнэн юм уу?" алив хэлгээд асуугаад идэг. Энэ үйлдэл Соичигийн хувьд бараг л там шиг санагдж байгаа нь ойлгомжтой. Ганц юм нууцаар хийчих гэхээр Соичигийн хувьд дандаа болдоггүй. За, үүнээс хойш Соичи яагаад ч юм Очиг ялалцаж эхэлдэг. Сургуулаар дүүрэн "Хүй, та нар сонсон уу? Соичи зам гарч яваа юмээ тусалсан гэсэн. Соичи бейсболын багт хэлсээд тэмцээн орсон чинь төрүүлсэн гинэ" гэх мэт 100 ярианууд гарч эхэлнэ. Тэгсэн нэг охин хоёр найз дээр ирэн хурж ирээд "Хүүе, хоёроо сонсон уу? Соичи чинь Кагава Кентарогийн үеэлийн байж штэ" гэд хүрээдэрдэг. Тэр нэг тийм алдартай л залуу юм шиг байгаа юм. Тэгсэн тэр ярианд бас тарахад Соичигийн ангийн охтууд бүгд түүнээс үеэлээсээ гарын үсгийг нь аваад хүчгэлдөө гэд тойроод гуйчихсан зогсож байдаг. Манай хүнч баахан үнд орж байгаад "За авч өхөөс" гэж зөвшөөрдөг. Дотроо л "Би тэднэрт ганцхан гарын үсэг авсан" гэж хэлээд дунд нь орхид тэд хоорондоо ганцын төлөө алалцсанаа ухааны хорон зүйл ботчихсан сууж байдаг. Мэдээж энэ бол Соичи шүү дээ. Ангийн эхлэл Соичигийн айлгаад байсан Сакияма гэх охин Оцука гүн дээр эргэлтээр ирдэг. Тэр ч бас түүнд сэтгэлтэй юм шиг. Цэцгээ түүнд өгөхгээд дөхөөд очтол яг хажууд нь сургуулийн өөр нэг охин Оцукаг ирэхээр цэцэгтэй иржээ. Мэдээж жаахан санаа зовсон шинжтэй зогсож байхад Оцука "Та хоёулаа энэ хүртэл ирэх хэрэггүй байсан штэ. Миний бие дээрдэж байгаа. Шүн нээгч өвдөөгүй, бас удахгүй эмнэлгээс гарна. Нэрээ Соичи машин бүргүүлэх гэж байсан хүүхдийг аварсан гэж сонсон уу?" гэд асуудаг. Тэрүүхэн тэндээ нөгөө хоёр гайхаал өнгөрнө. Үүнээс хойш Соичи бараг л сургуулийн баатар болсон байдаг. Захирал нь хүртэл түүнийг магтана. Сакияма сургуулийн хашаанд явж байхдаа Соичиг нуугдан охтын хажууд "Би 6-гийн 1-р ангийн Сакияма Мидори, би Соичи сайн, би Соичи тайртай болчихсон" гэд ахин дахин шивнээд сууж байхыг олоод харчихдаг. Бодол Соичи дараагийнхаа өөртөөгөө холбоотой цуурхлаа тарааж байна энэ байх. Тэгсэн айл хэдийнэ цуурхал бүрэн тарж ангийн хүүхдүүд нь Сакияма Соичи хоёрыг хосууд гэд зарлаад байдаг. Үүнийг нь сонсож тэсэж суусан Сакияма саяныг тесэрч "Түр хүлээ, бүгд сонс. Соичи энэ цурхлыг өөрөө эхлүүлсэн. Би түүний сургуулийн ард хэдэн охтын хажууд энэ цуу яриагаа тарааж байхыг харсан. Тэр энэ цурхлуудыг бүгднийг өөрөө тараасан" гэд хэлээд хайдаг. Үүнийг мэдсэн ангийнх нь бүгд Соичи руу дайраад "Чи тэр цурхлуудаа тараадаг байсан юм уу? Юу вэ? Чи Кагава Кентарогийн үеэл биш юм уу?" гэх мэт ер нь бүгдээрээ түүн рүү дайрна. Манай хүнч "За яах вэ?" гэж бодож байгаад нөгөө Кагава Кентарогийн гарын үсгийг аваад ирсэн гэд нөгөөдгөө гаргаад ирсэн чинь яг үндэ хүн амир бичиг. Өөрөө бичсэн нь тодорхой. Үүнийг харсан охтууд "Сэтгүүл дээр байсан гарын үсэг нь биш байна" гэд өөрөө бичснийг нь олоод мэдчихдэг. За тэгээд бүгд үнийг мэдсэн учраас Соичи тэндээс зугтаадаг. Хэсэг хугацаа өнгөрлөө. Тэгсэн чинь Соичигийн ангийн самбар дээр нэгэн зураг наасан байдаг ба сайн харуул бидний мэдих загвар өмсөгч байдаг. Та нарын мэддгээр Идо Жүнжигийн эпизод 2 дээр гардаг модель. Ангийн хүүхдүүд айж уруулын будагны сурчилгаа ирнэ ийм амар царайтай үнийг тоглуулдаг гэд бүгд л гайхаж орхино. Хаанаасаа хин аваад тэр самбар дээр энэ зургийг наасныг мэдэх юм алга. Тэгсэн ахаад л сургуульд хачин сургууль тардаг. Манай сургуулийн ойролцоо нэгэн эмэгтэй хүүхдүүдийг гудамжаар явж байх үед асуулт асуудаг. "Би үзэсгэлэнтэй юу?" гэж. Тэр маш өндөр хурц араа шүтдэг. Тэгээд хүүхдүүд айгаа зүгтүүл ардаас нь идэх гэж хөөдөг. Тэр эмэгтэй хотын захад байдаг нам руу байнга явдаг. Тэр намагт орвол үзэсгэлэнтэй болдог гэх мэт хачин сургалууд тарсан учраас ангийн багш мэдэгдэл хийнэ. Та бүгдийг энэ цурхлуудад итгэн айн сандарч бас нэгэндээ дамжуулахгүй байхыг хүсэж байна. Бүгд худлаа цурхал гэдгийг дахин хэлье. Бас сайн мэдээ гэвэл удаан хугацааны дараа Оцука-кун буцаж ирсэн гэдэг.
Оцкаг сургуулийн талбай төл бөмбөг тоглохыг харсан охтууд Оцкаг хүнийг эргэж ирсэнд үнэхээр баяртай байна. Тэр ирээд л сургууль буцаад гэрэл гээгээтэй болж байна да. Оо, нэрээ чи Модокосоны тухай сурахыг сонсон уу? Хотын цахад ой модон дунд нэг намаг байдаг. Тийшээ орвол үзэсгэлэнтэй болгодог гэсэн. Модко байнга тийшээ явдаг. Чи юу хийх чинь? Энэ байдлаараа хөөрхөн болоод байвал Оцкагу Мадокод үерхэн байна штэ гэд манай Сакиямаг ятгаад идэг. Үүнийг сонсон Сакияма өнөөх намагт очиод дотор нь оров үзэсгэлэндээ болохоор шийддэг. Би үүнийг Оцкагуны төлөө хийх ёстой гэд яг ороод байж байтал Сойжи хаанаас ч юм гарч ирснээ чаачглаа, бүтчихлээ, болчихлоо гэд инээж гисэн зогсож байдаг. Яг л миний бодж яснаар чи намаг руу орчихлоо. Үнэхээр мангар охин юм а. Тэр гудамжинд дэдэг өндөр мангас Модко намагт орж хитдэг гэх мэт энэ бүх цувралууд миний зохиосон худал зүйлс байсан за гэж зургийн дараад шоолж байтал Сакиямагийн орсон намагнаас бидний мэдэх модель гараад ирдэг. Тэр маш өндөр бас зүрдмээр. Тэр Сойжи тандан миний зургийг авах зөвшөөрлийг хэн чамд өгсөн юм? Намайг энд байгааг чи яаж мэдсэн юм? Би ол мэрэгжлийн загвар өмсөгч. Миний зургийг зөвшөөрлгүй авсан хүмүүст юу тохиолдгийг чи мэдхүү? Мэдгүй бол би чамд үзүүлье гэдэг. Энэ үеэр Сакияма зүгтааж Сойжид юу болсныг хинч мэдэхгүй. Аниме ной модонд элдв янзын амтан шумууланд бариулан ядарч төлсөн Огийг хэрэгтэй үзэгдлээр эхэлдэг. Юуны тулд ой модон донд үхэж чадчих гээд яваад байсан бэ гэвэл түүний Сугио гэх найзтайгаа ярилцаж буй харилцан ярианаас мэдэж авна. Ширээн дээр нэгэн ваартай зүгийн мал шиг шингэн байх ба түүнийх нь амт нь маш содон гайхалтай их ярил донтуулж мэдгээр. Шингэнийг нэгэн Огийн хүмүүсээс авсан ба тэд үүнийг өвөрмөц ургамлаас гаргаж авдаг ба тэр ургамлаа Огийнх нь шүтдэг юм гин. Мэдээс Сугио тэр гайхалтай амттай гэд байгаа шингнээс нь идэж үзхийг хүсгэд Оги зөвшөөрсөнд нэг зүйлийг хэлдэг нь идэж болно. Харин хинт ч юунд ч мэдэгдэхгүй бас анзаарахдаггүй идэхэд л хангалттай. Энийг Огийнх нь надад хатуу сануулсан юм гэд учир нь мэдэгдэхгүй зүйл хэлдэгч найз нь тоодоггүй. Энэ талаар энгийн төгсгөлд учир нь тайлагдах болно. Тэрхүү шингнээс Сугио идэхэд бүр юу ээ үнэхээр гайхалтай амттай байдаг донтогч багтаар. Дараа өдөр нь Сугио өөрийн найзууд бололтой хідэн залуучууд дагуулan Огийн гэрт ирэхийг бодвол нөгөө шингэнийг нь л тэднэрт амсуулах зорилготой ирсэн байх. Огийн хаалга тайлахгүй болохоор нэг найз нь шууд араар нь тойроод цонхоор нь орохоор болдог. Орж ирснээр шууд Огийг ч гэртээ байгаа үгүйг сонирхолгүй өнөөх шингэнийг бүгдээрээ амсаж үздэг. Үнэхээр л гайхалтай нууцлаг амттай бололтой тэдэнд бүгдэнд нь таалагддаг. Тэгээд бүр амтанд нь донцсон найзууд ахиад идэх санал гаргадаг. Гэрэг эзнийг нь байхгүйд Огийн зүйлийг асуухчгүй дураараа идэх гээд ерөн шийдсэн байх үед тэр дунд байсан нэг эмэгтэй найз нь нэг тийм ялзарсан үнэр үнэртэж байгааг найзуудтай хэлдэг. Тэд ч бас анзааран үнэртэж буй өрөө рүү н очиод тартал өрөөнийхөө нэлэнхүүтэй цус болсон байдаг ба юм хуулраад унчихдаг. Үүнийг харсан найзууд нь балмагдаж шууд л тэндээс арилж орхидог. Харин Сугио Огийн ширээн дээр байх нөгөө гайхалтай шингэн байдаг байршлын газрын зургийг олж харна. Үзэгдэл солигдоход найзуу ширээ тойрон суудсан мөнөөх шингэнийг урдаа шил шилээр нь өрцөн идээд байж идэг. Сугио шингэнийг олж авчирчээ. Амт гэж ярих юм алга бүгд л жаргалтай идээ сууж байхад хажууд нь сууж байсан нэг найз нь гів гэнэт дэлбрээд алга болчихдог. Үнэхээр шууд утгаараа дэлбэрдэг. Тэрүүгээр битүү цус зөөж байсан нүднийхэн шил нь ханд наалчихсан. Найзууд яг юу болоод байгааг үнэхээр ойлгодоггүй бүгд л маш хүчтэй цохилтонд ордог. Яахаа мэдхээ байсан найзууд гадаа гарan юу хийж яаж учрыг нь олох талаар ярилцсан сууж байх үеэр нэг найз нь дотроос авч гарч ирсэн шингэнээ идэх үедээ ахиад дэлбрээд өчгдөг. Ингээд нэг өдөр хоёр найз хорвоог орхиж байгаа юм. Эхний шокноосоо гараагүй байсан найзууд дараагийн хүн зүйлдээ тулгарх үед энэ өхлүүдийн шалтгаан бол нөгөө гайхалтай амттай шингийн юм байна гэдгийг ойлгоно. Ер нь бол Сугио ойлгодог л доо. Огийн хэлж байсан идэх үедээ хинт ч бас юунд ч анзаарахдаггүй байх ёстой гэж хэлснийг нь хоёр найзаагаа өгсний дараа хожуу саяныг саналаа. Амьд үлдсэн найзууд хоолны газар тоол идгээ суусан ч хоол нь хоолойгоор нь давдаггүй. Хамаг бөөлцөн сутгаж дотор нь мухаарж үнэхээр л хүнд идэг. Өгсөн найзуудаас нь гадна яг тэр хоёртой адилхан дэлбрээд өгчихсэн юм шиг цогцснууд өөр газруудаас ч бас олдсон байдаг. Шингэнийг идснээс хойш бүх зүйл амтгүй идэхэд хүндрэлтэй байгаач. Ингээд сууж байх үед өөр нэг амьд үлдсэн найз нь ирдэг. Нөгөө хоёроосоо ялгадаад байх юм алга. Хоол идэж чадахгүй эсвэл нөгөө шингэнээ идэх гэхээр алуулч гээд их л хэцүү.
Сүүлд ирсэн найз нь яаж анзаарахдаггүй идэх тал дээр өөр хэдэн найзуудаа шингэнээсээ идүүлэн туршилт хийсэн ч дөрвтэй архиц гараагүй, тэр аргаач олоогүй яваа юм гин. За үнэхээр л эмэгтэй найз нь твцсэнгүй. Шууд шингэнийг идэж орхино. Үүнийг харсан Сүгио ялгаагүй твчиж чадахгүй шингэнийг саваар нь ууж орхитгоо. Мэдээж шууд газар дээрээ дэлбэрдэг. Тэгсэн эмэгтэй найз нь би сая нэг зүйл харсан. Сүгиог шингэнийг уусны дараа нэг авраг зүйл түүнийг дээрээс нь дарж бяцалсан гэснээ ус руу ороод шингэнээ идвэл хинч бяцалж яаж чадахгүй гэд ордогч мөн л ялгаагүй бяцлуулж өрхдөг. Хамгийн сүүлд амьд үлдсэн улаан үс найз нь Сүгиогийн хитвчэнд мөнөөх шингэний байршлын газрын зураг байгааг олоод арчихдаг. Үзэгдэл солигдоход хамгийн сүүлд үлдсэн улаан үс мөнөөх шингэнийг олохоор явж байдаг. Шингэний яг их усүрийг нь олох санаатай юм шиг байгаа юм. Зорьсон газраа ирлээ. Нэг мод байна. Хөдөлдөг. Мөчөр бүр нь хүний гарын алга шиг. Нэг мөчөр нь нүдэн дээр нь сарнаад алга болсноо буцаж гарч ирдэг. Ер нь бол өөрийнх нь шингэнийг эдсэн хүнийг няцалж алчхаад буцаад мөчөр нь хүрээд ирсэн юм байна лээ л дээ. Тэгээд л алга болоод буцаж гарч ирж байгаа нь энэ. Улаан үс тутгаа зоон нөгөө шингэний гарган авч яг модны хажууд идээд мөчөрт нь няцлуулаад алгадчихдаг. Хаах бол идэж байхад нь мэдээд найзуудыг нь алсан байхад яг модны урд идэхээр алуулахаас өөр яах вэ? Ийхүү Ито Жүнжи коллекшны 12 дугаар ангитай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Цаашдаа илүү олон сонирхолтой анимаар уулзна гэж найдаж байна.